За ингээд одоо энэ бол бидний сүүлчийн хоног. Тэгээ маргааш нэг өдрөх хайлт хичээлдээ суучаад бид нар одоо явах гэж байгаа. Тэгээд ер нь энэ хугацаанд бид нар амар олон юм сурч авсан. Зөвхөн англи хэл гэлтгүү бид нар IELTS дугаасан. Тэр хугацаанд бид нар амар олон дурсамж бүтээлсэн. Тэнгүүтээ эндээс ингээ хүмүүсээс яаж ингээ найзрахыг ичиж санаа зовох юм байхгүй ингээ тэ хоорондоо эвтэй нэртэй байдгийг сурж авсан. Ер нь бол зөвхөн хичээл гэхээс гадна маш олон зүйлийг эндээс ойлгож мэдэж авч чадж байна. Тэгээд ингээд биднэрт өдөрт 10 цаг хичээл ордог ч гэсэн яг үндэ ингээд тэр 10 цаг биднэрт тийм амар урт санагддаггүй яг нэг 10 минут өнгөрч байгаа юм шиг л нэг мэтгэд л өглөө болоод нэг мэтгэд л орой болоод нэг сарын хугацаа яг л нэг 7 хоног шиг л өнгөрлөө. Тэгээд ер нь дахиж ирмээр байна. Одоо буцна гэсэн чи ер нь жоохон гонхтой байна. Монгол очиж найзуудтайгаа бас уулзч чадах үгүйгээ мэдэхгүй штэ. Завгүй юм чинь. Тий одоо ингээл бид нэр одоо ярьж байгаа ямар ч тач бөөнөр уулзнаа гэгээд олоолаа болохоор ер нь их сонирхолтой байгаа. Өмнө болохоор би ингээд нөгөө хятад яг иймэрхүү журмаар сурч ирсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь энд ирээд бас адилхан тиймэрхүү байна да гэж бодсон ч гэсэн яг үнэндээ нөгөө нэг бид нэр ингээ охтууд өгүүдэрээ нийлж илүү найзалж байгаа. Би нэгэ ойлгож байгаа. Тэгээ насны зүрх ингээд их хүмүүс байгаа ч гэсэн тэдэр нь ингээд хичээ ахаа гэж явж байгаа. Тэр нь амар гой санагдсан ингээд. Тэгэд ер нь илүү ингээ найзрахыг дотн ангаараа бүгдээрээ нийлж чадж байгаа нь их гоё байна. Ингээд дүгнэж хэлэх юм бол нэр энэ хамгийн бэстэнд хүү. Би энд үлдмээр байна. Намайг үлдээгээч.